За эрхэм үзэгчтэй, эрхэм найзуудаа, эрхэм технологи сонирхогч залуучуудаа ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний ээлжид Tech Review үгээр эхэлж байна. Хэдхэн хоногийн өмнө би бас Facebook дээрээ пост хийсэн. Тэгээд та бүхэн бас харсан байх. Энэ удаа би яг юу харуулах гэж байгаа вэ? Юу үзүүлэх гэж байгаа вэ гэж тэгээд P40 Pro гэдэг утсан. Гар утас сонирхож байгаа. Тэгээд гар утас яг одоо намар авах гэж байгаа. За тэгээд хичээл сургууль нь орчихсон оюутнууд жишээлбэл ямар утас ер нь бол авахаа мэдгүй байгаа, эсвэл төлөвлөжсөн байгаа, эсвэл ямар нэгэн зүйл төр эргэлдэж байгаа бол та энэ ревьюийг заавал үзээд тэгээд дараа нь өөрийнхөө сонголтыг хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд ягаад гэхээр энэ утсанд таны хайж байгаа маш олон төрлийн зүйл байгаа. Таныг гайхшруулах маш олон төрлийн зүйл байгаа. Учир нь би өөр энэ утсыг одоо бараг 7 хоног би барьж байна л да. 7 хоног үзлээ, туршлаа, хамт давхар одоо жишээлбэл бариад харьцуулаад ингээд юмыг нь туршаа явж байхад бол үнэхээр гайхалтай зүйлүүд байсан. Тэгээд тийм нэг зүйлийг хэлье. Энэ ревьюийн төгсгөлд та бүхэнд бас нэг гоё зүйлийг би бол хэлнэ. Тэгээд дуустал нь заавал үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд үзээд нэг жижигхэн 2-3 хүн юм өрхөн заавал хийх ёстой зүйлийг байгаа. Тэгээд тэрийг хийчих юм бол та азтан болох төлөв магадaltaй. Тэгээд ийм 3 азтан шалгаруулнаа гэж би хэлмээр байна. Тэгээд шагналт нь Huawei Soundstone Portable Bluetooth Speaker гэдэг энэ зөөж авч болдог, каналчдаг, маш хөөрхөн бороо одоо усны хамгаалттай, ийм гоё дууралттай ийм зөөврийн спикерийг та бүхэнд Bluetooth спикерийг бэлгэлэх гэж байгаа шүү гэж хэлмээр байна. Ингээд заавал та Tech Review-гээ дуустал үзээрэй. Тэгээд дундуур нь ямар нэг юм алгасхыг би бол нэг их дэмжихгүй байна. Ягаад гэвэл маш хэрэгтэй зүйлүүдийг танд би хэлэх гэж чадан ядан хичээж энэ ревьюа хийсэн юм аа. Ингээд таалан сууж туслан үзэх юм. За нэлээ. За мэдээж өөрөө утас маань байгаа. За энэ нэг юм бас нэг юм хайрцаг байгаа. Тэгээ энэ дотор юу байдаг вэ гэхлээр утас маань өөрөө бас гэртээ ирдгээ. Эсвэл энэ кейсийг нь хийгээд барьж болно. USB-C оролттой. За энэ бол одоо бас хамгийн онцлог зүйлүүдийнх нь нэг. Яагаад тэгэхээр Huawei P40 Pro утасны цэнэглэгч 40 ваттын ийм цэнэглэгчтэй адаптертай гэсэн үг л дээ. Тэгээд энэ бол маш хурдан цэнэглэдэг USB-C оролттой чипчтэй. За ер нь бол ийм юм товчхондоо. За ердөөсөө тэр чигтэл ийм шилтэл болсон ийм дэлгэцтэй буюу одоо нийт биенийхээ 91.6% нь дэлгэц байгаа гэж байгаа юм байна. За 658 инч буюу одоо бараг л 6.6 инчийн за 1200 Hz 2640 resolutionтэй ихэнх ер нь бол одоо барьж байгаа та бүхний утаснууд за миний ч гэсэн iPhone 11 Pro Max утас маань 60 Hz-ийн хурдтай байдаг. Тэгээд энэ хурдыг жишээлбэл одоо бид нар нэг сайн харьцуулж мэдэхгүй байх л та. Яагаад гэвэл бид нар дандаа 60 Hz-ийн буюу бага хурдтай юм дисплейтэй утаснууд барьдаг. Тэгээ энэ нь одоо юугаараа ялгаатай вэ гэвэл бид нар ингээд дэлгэцэн дээр ингээд үйлдэлүүд хийн шүү дээ. Одоо ингээд swipe хийж байгаа, swipe up, down тэгэл хажууд дэш нь болгох, тэгэл аппликейшнээс гарах, орох гэх мэтчлэн энэ үйлдэлүүдийг хийхэд маш гоё, смут буюу зөөлхөн, айгүй гоё удаан, хүний нүдэнд тэргүй тэгээд ийм гоё харагдаж байгаа юм л да. Тэгээд тэр гоё хурдыг мэдрэхийг хүсэх юм бол та өөрийнхөө дисплейнийхаа чанарыг унгаадаг. За харин P40 Pro энэ утсан дээр бол ямар ч тех хэрэггүй өөрөө цаанаасаа 90 Hz-ийн refresh rateтэй дэлгэцний одоо resolution 1200 Hz нь 2640 ийм чанартай ийм гоё smooth за тэгээд гоё чанартай мөн байдлаар нь хэрэглэж ашиглах ийм боломжтой. Өмнөх P30 Pro утас маань бол онцлог нь ийм хоёр талаараа curve буюу одоо яг дэлгэцнийхээ хоёр талаар ийм жоохон ийм нугаларсан хоёр тал руугаа ийм орсон ийм дэлгэцтэй байсан бол шинэ P40 Pro утас маань дөрвөн тал руугаа ингэж нугаларч орсон ийм ингээ харахад бол ерөөсө бүтэн яг одоо хүрээгүй ийм зүгээр ийм дэлгэц барьж байгаа юм шиг ийм мэдрэмж төрнө. За утасны маань үйлдвэрлэлийн систем бол Android 10 EMUI 10.1 гэдэг ийм үйлдвэрлэлийн системтэй. За чипсет нь бол Kirin 990 5G. За CPU-ний хувьд бол octa-core. За GPU бол Mali G76 MP16 гэдэг ийм дотоод үзүүлэлтүүдтэй. Тэгээд энэ үзүүлэлтүүдийг бол хүмүүс нэг их сонирхдаггүй ч гэсэн ер нь бол мэдээд авахд илүүдэхгүй. Яагаад гэвэл утас болгон өөр ингэсэн юм тусдаа яг
хөгжүүлэлтээ хийж явдаг энэ үзүүлэлтүүд байд юм аа. Тэгээд энийг нь дараагийн үзүүлэлтүүдээр нь харахад бол энийг ингэж сайжруулсан юм байна. Энэ үзүүлэлтнүүд нь ингэж сайжирсан байна. Ийм сэпүүнүүд ингэж өөрчлөгдсөн юм байна гэдгийг бол мэдэх боломжтой. За мэдээж энэ утас маань бол 5G-г бүрэн дэмжинэ. За утасны батарейны хувьд гэх юм бол 4200 мАh-ийн батарей байгаа. Байнгын бичлэг хийгээд, байнга зураг аваад, за тэгээ авсан зураг эдитлээд ингээд өөрөө туршаад явхад бол Huawei P40 Pro утас маань хангалттай нэг өдөр хагас надад ашиглагдсан. Өөрөөр хэлбэл 100% цэнэгтэй байсан утас тэг хөв болтлоо. Яг ийм процессонд явах юм бол нэг өдөр хагас бол надад хангалттай байсан. За тэгээ хүн хүний хэрэглэнээс болоод мэдээж энэ үзүүлэлт бол сунах байх гэж би бодож байна. За бас нэг гайхалтай нэг үзүүлэлтийг нь хэлье. Энэ утас маань өөрөө хараар хэлэх юм бол би хэлээд байгаа. Power bank болчихно гэж reverse wireless charging гэдэг ийм өөрийн функцтай. Тэгээд энэ утас маань яг тэр функцийг нь ажилуулах юм бол өөр wireless-аар цэнэглэх боломжтой төхөөрөмжүүдийг цэнэглэж болно. Таны утас чихвч өөр юу гэдэг те смарт цаг ч юм уу. Ингээд энэ бол айгүй өндөр үзүүлэлт. Зарим нь бол бүр 15 ваттын тийм цэнэглэгч нар байдаг штэ. Энэ утас бол анх удаа дэлхий дээр хамгийн өндөр ваттын үзүүлэлттэй wireless charge гэдэг утсаа. Энэ бол 27 ватт. Samsung Galaxy S20 Ultra утас нь 15 ваттаар цэнгэлдэг. Тэгэхээр энэ бол ямар өндөр үзүүлэлттэй гэдгийг та бүхэн анзаарж байгаа баха. Дэлгэцийг нь харсан чинь тэр жигтэй ингээд wallpaper барьж байгаа юм шиг гэж одоо миний танилуд хэлжсэн л та. Тэгээд үнэхээр тийм. Яагаад гэвэл утасны одоо энэ screen to body ratio гэж үзүүлэлт байдаг л та. Тэгээд Samsung S20 Ultra-гийн дэлгэцний хэмжээ 89.9 бол Huawei P40 Pro утасны хэмжээ 91.6 буюу бараг л тэр жигтэй дэлгэц таныг өдөөс чинь ширтэх болно. Маш нарийнхан энэ бараг тийм нарийнхан тэр зураасыг ч мэдрэхгүй дээ. Би бол өмнө нь яг ийм гоё би дүүрэн ийм дэлгэцийг бол бараг л харж ирсэнгүй. Тийм учраас энэ бол надад маш өндөр сэтгэл төрүүлсэн. Тэр жигтэй том дэлгэц. Huawei утасны app gallery гэж байгаа. Тэгэхээр app gallery руу та бүхэн ороод search дээр нь дарлаа Petal search гэд бичгэд болно. PETAL гэж бичгэд чинь Petal search гэдэг app гараад ирнэ. За тэгэл Petal search руу орлоо. Бүх аппликейшнууд чинь суух боломжтой. Одоо Монгол аппликейшнууд дотор одоо банкны аппликейшнууд, за тэгээд тоглоомнууд, мөн одоо яг өдөр тутмын хэрэглэдэг сошиал одоо аппликейшн болох Facebook, Instagram, Twitter. Тэгэхээр ямар нэгэн тийм одоо аппликейшны саад бол энэ утсанд бол байхгүй болсон. Зарим тохиолдолд жишээлбэл яг одоо байгаа таны одоо version чинь танд маш тухтай. Тэгээд хэрэглээ сурцсан байх юм бол тэрийг заавал апдейтийг шаардлагагүй. Дандаа аппликейшнаа апдейт хийдэг, шинчилдэг, шин болгоныг одоо суулгах хүсэлтэй хүмүүс байх юм бол танд ямар ч асуудал байхгүй. Жишээлбэл ингээд Facebook гараад ирлээ. Энэ жижигхэн энэ open гэсэн энэ кноп нь цэсэн апдейт гэдэг нэртэй гараад ирэх юм бол шууд апдейтээ дараад шинжилж болох юм аа. Тэгэхээр ийм амархан. За утасны одоо хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох камер тий. Энэ камерны маань хамгийн одоо чухал гол зүйл нь юунда яагаад ийм сайн, яагаад ийм гэрэл мундаг мэдэрдэг, яагаад ийм шүн одоо байгаа үеийг өдөр юм шиг мундаг ингэж гэрэлтүүлж авдаг вэ гэвэл энэ одоо Leica-гийн шилтэй Leica Glass гэж ярьдаг л да. Одоо яг энэ мэрэгжлийн гэрэл зураг сонирхдог гэрэл зураг авдаг энэ залуучууд бол мэддэг Leica-гийн камер байдаг, Leica-гийн дурангууд байдаг. Тэгээд Leica өөрөө яг энэ салбартаа ямар мундаг иж хидтэй вэ, ямар мундаг байр суурь эзэлдэг вэ гэдгийг мэддэг. Тэгээд энэ одоо компани одоо энэ технологиг яг энэ Huawei серийн энэ утсан дээр улам чанаржуулж гаргасан. Мэдээж өмнөх утаснууд дээр хүртэл байсныг та бүхэн мэдж байгаа баха. 50 мегапикселийн камер f1.9-ийн өрцтэй 23 мм-ийн өргөнтэй ийм камер байгаа. За дараагийнх нь болохоор 8 мегапикселийн буюу одоо 240 мм-ийн буюу одоо periscope telephoto гэж нэрлсэн. Энэгээр бид нэр одоо бүр тэр 240 мм-ийн цаана байгаа тэр дүрслэлийг авах боломжтой. Ийм холын дуран гэсэн үг 10x-ийн optical zoom хийдэг юм дуран. За хин Naruto app дээр бол одоо ингээд туршилт хийх гэж байна л да. Одоо Naruto app дээр бол бараг л ижлэгийн зайд бол байгаа тий. Naruto-гийн утас бол Galaxy S20 Ultra. За минийх болохоор Huawei P40 Pro гэдэг утас юмаа. Бидний зай бол ердөөсөө ижлэхэн. За zoom-д явуулаа. 100 дээр нь чанд авахд хэцүү байна уу? Ер нь л тогтож барихд хэцүү. Энэ Huawei-гийн хойшттой энэ яг нөгөө барьж байгаа утасных нь одоо энэ нөгөө stabilizer энэ төр нүртэл
амар сайжирсан гэж байгаа байхгүй. Гэхдээ хараа ингээд 100x дээр авсан зургийг бол угаасаа ашиглах боломжгүй заяа. Гэхдээ энэ зүгээр хэн одоо хамгийн сайн зум хийгдэх боломжтой вэ гэдэг нэг юм туршилт бол байна. Гэхдээ Huawei-гийн хамгийн бас амар мундаг гоё юм гэхээр тулталн зураг авчаад тэнгуүтэ тэр авсан зураг нь бол айгүй чанартай байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр авсан зургийг бол зүгээр ашиглах боломжгүй мөртлөө хамаагүй илүү зүүмдчихэж байгаа юм тийм. За ийм байна. Яг энэ хийсэн туршилтаар бол угаасаа юу яж ин дүрс тогтворжуулагч нь бол Huawei хамаагүй сайн байна. Дээрээс нь зургийн чанар бол бас одоо бүр харагдахгүй мэдэгдэхгүй хэмжээнд тун сайн байна. Тэгэд яг энэ бол мэдээж нь Leica л байгаа хэл та учрна. За 40 мегапикселтэй 18 мм ультра wide дуран байгаа. Энэ дурангаар бид нар portrait mode дээр л зураг аавна гэж ярьдаг. Тэ арын орчин аюу гоё юм фокусгүй болгонгуудаа зөвхөн өөр дээрээ фокустай юм зургийг авах боломжтой. Хамгийн супер заяа slow motion-ыг урд өмнө ямар ч утсан дээр байгаагүй тийм мундаг одоо чанартай гэж би заавал тоцтгож хэлж байгаа. Яагаад тэгэхээр өөр камернууд жишээлбэл slow motion хийхээр дүрсээ ингээд кроплдог байсан. Кроплн гэхээр ингээд жишээлбэл 1080 дүрс авч ирсэн бол тэр нь багасаад 720p болдог ч юм уу. Гэхдээ 720p дээр очихороо дүрснийхэн чанар айгүй муу байдаг. Гэтэл яг энэ P40 Pro серийн утсан дээрх камераар бол тийм ердөөсөө надад тийм чанар одоо мэдэгдэхүйц тэгж унсан ашиглах боломжгүй ч юм уу тийм одоо дүрслэл бол харагдаагүй. За 4K дээр бол та 60 фрейм секундээр бичих боломжтой. Би slow motion-уудыг нь ярьж байгаа. 1080 дээрээ та 960 фрейм секундээр бичих боломжтой. Хамгийн өндөр одоо нөгөө фрейм буюу одоо super slow motion, за тэгээ бүр ultra slow motion гэж нэрлэж байгаа юм л да. Энүүгээр та нэгсэндээ 7680 фрейм секундээр бичих боломжтой. Гэхдээ хэрвээ та slow motion өндөртөө авах гэж байгаа бол танд гэрэл аягүй хэрэгтэй шүү. Хорц гэрэл slow motion-ыг аягүй гоё харагдуулдаг. Тэгээ дээрэс нь угаасаа цаанаасаа чанар нь тэгж нэгт юм аа. Тийм болохоор хамгийн их гэрэлтэй гоё газараа slow motion хийгэрээ гэж би бас зөвлөмөр байна. Одоо би нөө туршилт хийж үзсэн л да. Одоо туршилт хийсэн бичлэгээсээ та бүхэнд би одоо дундуур нь үзүүлнэ. Тэгээд миний хувьд бол ердөөсөө нэг секундын хугацаанд үсрээл боочж байгаа юм л та. Тэгээд би болохоор энэ би зураг авчих уу гэж бодсон. Гэтэл зураг аваагүй тэр би өөрөө ингээ удааширсан баг агаар дээр ингээ тогтцсон. Тэгээд ингээд үнэхээр ааж жоохон харах юм бол би ингээ агаар дээр ингээ хөдлөөл байгаа заяа. Яг тэр бичлэгийг та нар ингээ анзаарч харах юм бол мэдээж таны чанар унана. Гэхдээ энэ бол маш сайн чанартай. Миний хувьд бол үнэхээр сайн чанартай 720p байсан шүү. Тэгээд энэ 720p-гээр ихэнхдээ ийм дэлбэрэлтүүд, ямар нэгэн тесэрж байгаа, маш хурдан хугацаанд болж байгаа яг ийм эффектүүдийг авахд нэн тохиромжтой гэсэн байсан. Одоо энээс доошо буугаад хурдан объектууд буюу одоо энэ нөгөө гүйж байгаа хүн, гүйж байгаа тамирчин, агаар дээр нисэж байгаа одоо шувуу байт юм уу те маш хурдтай явж байгаа онгоц хэрвээ та бичлэг авч чадах юм бол энийг авах боломжтой мод байгаа. Хэрвээ 4K дээр авах хүсэлтэй байгаа бол 4K дээр чинь 60 фрейм секунд бол танд хангалттай. Энэ бол аюу гоё тийм романтик син ч юм уу те аюу гоё ийм удаашруулсан гоё инээж байгаа хөхөрж байгаа ийм хөө дүрслүүдийг авахд бол өдөр тутмын хэрэгцээнд тун боломжтой. За ингээд селфи камерыг би ярив. Селфи камер бол 32 мегапикселийн 2.2-ын өрцтэй 26 мм өргөнтэй. За энэ камераараа мөн ялгаагүй та HDR зураг авч болно, HDR бичлэг хийж болно. Селфи камер дээр 4K бичлэг хийхээр бас бүр гоё байгаа шүү дээ. За энэ бол Huawei P40 Pro утасны селфи камераар бичлэг хийж байна. Тэгээд дууны хувьд бол ингэж дуурд юм байна. Чанарын хувьд бол энэ 4K селфи камертай. За дууны хувьд ингэж дуурж байгаа юм байна. Би бол гараа баг зэрэг тоогоор нуглаад авч байна. Дүрсний чанарыг тавх анзарж байгаа байх. За би жоохон харанхуй газар оръё. Харанхуй газар ороход бол ингэж харагдаж байна. За одоо жоохон нарлуу жоохон ойртъя. Би офсгаа зарим хөшгөнүүд бол хаацсан байгаа. За нэг иймэрхүү. За ингээд одоо нэг зүйлийг хэлье. Tech review-ийн эхэнд би хэлсэн. Дуустал нь үзээрэй гэж. Тэгээд энэ Huawei-гийн зөөврийн Bluetooth энэ гоё ус чигнэ хамгаалттай спикерийг яг 3 хүнд бэлгэлнэ гэсэн. Тэгэхээр ямар шаардлагаар ямар нөхцөлтэй 3 хүн одоо тодорхой гэхлээр ер нь аюу амархан ер нь энэ тентхийн уралдаанууд оролцдог хүмүүс бараг л мэдж байгаа бах. За энэ миний одоо Facebook пэйжийг лайк хийсэн байх хэвээр.
YouTube хуудсыг subscribe хийсэн байх хэвээр. Нэгдүгürt. Хоёрдугаарт нь болохоор гар утас авах гэж байгаа хамгийн ойр дотны 5 хүнээ меншн хийгээрэй. Тэгээд 3-дугаарт нь болохоор мөрөөдлийн гэрэл зураг Huawei P40 series гэсэн яг ийм 2 хаштаг ашиглаад, 2 тусдаа хаштаг ашиглаад энэ постыг өөрийнхөө wall дээр public тохиргоотой share хийсэн байх хэвээр. Ингээд болоо. Ингээд яг энэ видео тавигдсанаас хойш 14 хоногийн хугацаанд буюу 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө энэ пэйж хуудасаар би лайв хийгээд рандомаар одоо нөгөө вебсайт руу нөрөөд ингээд аюу амархан тохируулчихдээ юм байлээ, тодруулчихдээ юм байлээ. Тэгээд тэр өдөр ийм 3 анцныг би тодруулах гэж байгаадаа аюу их баяртай байгаа. Тэгээд миний ч гэсэн сонирхлыг одоо татсан маш олон зүйлүүд байлаа. Үнэхээр чанартай, тэгээд гой зураг авдаг. За нөгөө slow motion тэ дэлгэцний одоо нөгөө refresh rate буюу одоо хурдан цэнэглэх, батарейгаа удаан барьдаг тэ. Тэгээд дэлгэцний гой нэгтаршил гаралт тэгээд тэгээд дизайн бас бүр гоё. Миний хувьд одоо энэ утас надад таалагдсан гэвэл маш их таалагдсан. Ингээд тэг ревювэ өндөрлөж байна. Маш их баярлаа. Баяртай. За кат. Ultravision мэрэгчлийн Leica дөрвөлсөн камер бүхий Huawei P40 5G цувралууд ганцхан туршилтоор санаандгүйгээр урсан зургийн зочдыг арилгана. дахин илүү супер мэдрэгчтэй зүүн. Huawei алтан агшин AI Best Moment. Орон зай хийх хязгаарыг хэвтэж хөдөлгөөн бүрийн хамгийн сайхан хэсгийг өөртөө буулгана. 24 цагийн турш супер топ. Харанхуй шөнөөрч түүхийн доторх түүхээр аялаж болно. Хамтарсан инженерийн шийдэл, мөрөөдлийн гэрэл зураг. Huawei App галерейгаар тавтай аялаарай.